За Монголд шатхуун гол нийлүүлдэг Оросын албаны улсын Ангарскийн үйлдвэр өнгөрсөн 1 сарын хугацаанд их засвар хийгдэж төр зогссон байна. Харин 10 дугаар сарын 15-наас эхлэн шатхууны нийлүүлэлт хэвийн болсон байна. За иймээс ч өнөөдөртөө шатхуун түгээх станцуудад нийлүүлэлт хэвийн болно гэдгийг онцоллоо. За харин баруун аймагуудад 11-р сарын 15-наас эхлэн Оросын албаны улсаас шатхуун нийлүүлэх учраас энэ хугацаанд Улаанбаатараас нийлүүлэлтийг хийх шаардлага үүсжээ. Улаанбаатар хотын саяын энэ хагас бүтээсний ялангуяа бүтээсний энэ тасалжууд бол зүгээр л юуны асуудал, цаг зуурын асуудал юм байна. За бидний хувьд бол одоо Улаанбаатарын асуудал бол өнөөдөр үдээс хойш ихэд бол асуудал болчихно. За ер нь бол дандаа л одоо иймэрхүү байдалтай байгаад идэх юм байна лээ. За хоёрдугаар асуудал бол орон нутгийн асуудал байгаа. Орон нутгийн асуудал дээр зүүн аймагуудыг бол 90 цаваар хангаж байна. За 90 цаваар одоо бас нийлүүлэлт хийгдэл хэлсэн байгаа. За хамгийн төвөгшөөлтэй хэсэг бол баруун аймагуд байсан. За баруун аймагуудад бол 11 сарын дундуур бидний чинь гол одоо нийлүүлдэг хоёр компани байдгийн. Нэг нь Роснефть, нөгөөх нь Газпром гэж. За баруун аймагуд маань бол Газпромоос авдаг. Газпромоос авахтаа Газпромоос одоо худалдаж аваад амжуулж зардаг худалдааны компаниудаас авдаг. Тэгээ худалдааны компаниуд нь бага хэмжээтэй нийлүүлэлт өгдөг учраас манай баруун аймагуудыг нийлүүлэхгүй гэдэг юм. Одоо мэдээлэл биднээс өгөөд 2 сар нийлүүлсэнгүй. За 11 сараас бол нийлүүлж эхэлнэ гэж байгаа. Бид нар бол баруун аймагуудаа төвөөс хангаж байна. За Ангарскийн үйлдвэр их засварт орсон үед нийлүүлэлт буурдаг байдлаас гарахын тулд зайлшгүй шатхуун нөөцлөх агуулгын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай юм а. За өнөөдрийн байдлаар Монгол улсын нөөцлөх чадамж 30 хоногийн хэрэглээг хангах багтаамжтай байгаа бол үүнийг 3-аас 6 сар болтол нэмэгдүүлэх зорилтыг тавьжээ. Энэ хүрээнд хувийн хэвлэлд хөнгөлөлтэй зээлийг олгохоор төлөвлөж байна. Одоо 3-аас 6 сарын шатхууны нөөцөө хадгалдаг савта болёо гэдэг энэ одоо зорилгоо биелүүлэх ёстой. За энийг бүтнээр нь биелүүлэхэд бол 1.5 тэрбум орчим долларын их усүр хэрэгтэй байгаа. Тэгэхээр бидний хувьд бол одоо эхний ээлжинд 1 сарын хэрэгцээг хангах хэмжээний их усүрээ хадгалж чаддаг савыг барих одоо хөнгөлөлттэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд өгч шуурхаа бариулъя гэж одоо зорж байна. За улсын төсөв ярилцлагадад явхад ажлын хэсгүүд дээр энэ асуудлуудыг тавиад ерхий сайдын зүгээс бол дэмжиж байгаа. Төсвийн банк орныхонтойгоо ярилцсан байгаа. За энд бол энэ асуудал шийдэгдэх баг. За ингээд шийдэгчвэл бид нэр савыг нэг жилээс жил хагасын дотор барьчих юм байна. Уг нь барих нь бол их хурдан юм байл л дээ. Тэгээ одоо энэ их усрын асуудал шийдэхгүй ингээд 30-аад жил явцсан ийм л асуудал юм байна л. Нөгөө талдаа манай хэрэглээ жилдээ 20% өсдөг. Хэрэглээ жилдээ 20% өсөд. Зэмээс эх оны төсөвт шатхууны агуулга барихад шаардлагатай төсөв хөрөнгийг суулгаж чадвал жил бүрийн үдийд нийлүүлэлт буурдаг байдал цэг тавина гэж үзэж байна. За түүнчлэн өнгөрсөн 1 сарын хугацаанд шатхууны нийлүүлэлтийг хэвийн хадгалахын тулд урд хөршөөсч шатхуун худалдан авалт хийжээ. За ийхүү нийлүүлэлт хэвийн болсон учраас олон нийтийг тайван байж зохиомжтой хомсдол үүсэхгүй байхыг хүссэн байна.